төрөмж одоо байгууллагуудыг цөөлнө, татаас аваад байдаг ашиггүй газруудыг цөөлнө гэдэг юм тодорхой юмнууд хэлсэн. Гингүүт нөгөө 14 мега төслөхөд явж исэн чинь сүүлийн үед ерөнхий сайдын хилээд байгаа байр суурин дээр бол 14 мега төслөөс зарим нь ач холбогдлоороо хоошоо ирэмблэгдэхээр харагдаад байгаа байхгүй да. Тэгэхээр бид нар нөгөө нэг одоо юм замын зураг тодорхой харгах бодлогыг, засгийн бодлогыг тодорхой ойлгож иж их хурал чинь юуг нь яаж дэмжих юм, юун дээр нь бид нар өөр байр суурь, зарчмын зорилттой санал гаргахын гэдгээ тодорхой болох гэдэг юм. Төслүүдийн тухайд 14 мега төсөл хэрэгжнэ. 14 мега төслөөс одоогийн байдлаар Эрдэнэ мөрөнгийн усан цахилгаан станц, хил холболтын төмөр зам, газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл зам, уран гэсэн одоо том 4 төсөл хэрэгжээд явж байгаа. Эндээс одоо ач холбогдлоороо гээд эренбэлэгдээд ямар нэгэн байдлаар хасагдсан зүйл байхгүй хүлээгдэж байгаа төслөө жоох удаашралтай явж байгаа. Удаашралтай явж байгаад ярих юм бол нөгөө сэргээгт эрчим хүчний нэг тархмал их усүр нар салхины одоо эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжүүлж явах удаашралтай байна. За мөн одоо хэрлэн тоонд энэ уршаага одоо бас нөгөө хэрлэн голыг уршна ус татах. За орхон онг гэдэг одоо бас төслүүд, эгийн голын усан цахилгаан станцын төслүүд гээд энэ төслүүд бас нэг хоёр хөрштэй ойлголцох бодлого нэгтгэх зөвшөлдсөх одоо шаардлагатай учраас үндсэндээ нэлээд одоо бас удаашралтай байна.